Киноны эхэнд бид киноны гол дүр болох Грейс болон түүний сайн найз Эмматай танилцах болно. Грейс охин зөөгч хийж мөнгө цуглуулан Парис явах мөрөөдлөө биелүүлэхийг хүснэ. Грейсийн төсөлтийн баяраар аав ээж нь үдшилэг хийх бөгөөд аав нь төсөлтийн баярын бэлэг болгон Парис явах тасалбар өгөх боловч түүний дургүй хойд эгч Мэгтэй хамт явуулахаар болно. Үүнд мэдээж эгч дүү хоёр дургүй байлаа. Грейс Мэгтэй явахгүй гэж зүтгэсэн ч ямар ч аргагүй хамт явахаар болно. Эммагийн найз залуу аялалд явахын өмнөх орой түүнийг Парис явуулгүй үлдэж түүнтэй гэрлэхийг хүсв. Харин Эмма би нэг ч удаа энэ хотоос гарч үзээгүй хэмээн машинаас буулаа. Аяллыг гоё болно гэж төлөвлөсөн Эмма маань өндөр өсгийтэй гутал өмссөн бөгөөд гутал нь хөлийн нөвтгөж байсан учраас өндөр өсгийтэй тайлахаар нэгэн залуугийн мөрөн дээр гараараа толов. Тэр залууг Райли гэх бөгөөд тэр нь Мэг тэр хоёр хоорондоо харж сэтэлцээд өнгөрнө. Аяллын хөтөлбөр дэндүү хурдан бөгөөд зочид буудлын яг бодсон шиг байгааг болохоор манай гурвыг сэтгэл дундуур байна. Дараагийн өдрийн аялал эхлэв. Тамхаг дээрээс харан зогсохдоо Мэг Райли хоёр нэгнийг олж хараад хоорондоо ярилцахаар ойртох үед нь болохоор Грейс дурангаар тэдний аяллын хөтөж болон автобус нь хөтлөх гэж буйг хардаг. Араас нь яран гүйж утсан ч нэгэнд оройтсан байдаг. Тэд гүйцдэггүй. Мэг Грейс хоёр нь автобуснаас хаягдсандаа уур нь үрээд хоорондоо муудалцсанаа. Тэд бороонд норж гүйсээр нэг том буудалд орж ирлээ. Гэтэл Грейс бүсгүйтэй яг ижилхэн төрхтэй өөр нэгэн бүсгүй тэр зочид буудалд байж байлаа. Түүнийг Кордилия гэдэг. Хоёр найз нь Кордилияг хараад шоконд орлоо. Тэр бүсгүй гарсны дараа Грейс нойлоос гараад ирлээ. Буудлын ажилчид Грейсийг Кордилиятай андуурч маш том хавч авчирсанд гурван бүсгүй Кордилиягийн өрөөнд орж амрав. Өглөө болоход буудлын үднээс хүмүүс түүнийг хүлээж зураг авч байхаас харахад Кордилия их алдартай нэгэн гэдгийг олж мэдвэ. Гурван бүсгүй энэ боломжийг ашиглаж нэг сайхан зугаацгаар шийдэн Кордилиягийн хувийн онгоцонд цув. Өв залгамжлагч Кордилиягийн талаар сэтгүүлээс олж мэдэв. Хувийн онгоц тэднийг Монте-Карло авч ирэв. Тэднийг хоёр хүн хүлээж авах бөгөөд Тео гэх залуутай Грейс гарт толгойч байв. Орой болох Кордилияг өгдөх цэнгүүнд оролцохоо олж мэдвэ. Ингээд оройн үдшилтэд бэлтгэв. Кордилиягийн үтгэлэн худалдаанд оруулах гэж буй маш үнэтэй гоёмсыг зүйлтийг Грейс зүйлээ. Энэ зүйлт нь маш чухал бөгөөд дуудлага худалдаанд ирсэн хүмүүс түүнийг сонирхож байгаа талаар Тео хэлнэ. Энэ үеэр Эммагийн найз залуу Эмматай холбогдож уучлалт гуйхыг хүссэн ч холбогдож чадахгүй байв. Утсыг нь тэдний Парис дахь буудлын ажилтан авч тэднийг энд байхгүй болохыг хэлв. Үүнийг сонссон ов нь Парис явахаар шийдэж Эммаг хайхаар Парист ирдэг. Энэ үеэр ханхүү Дон гэх залуу Эммаг бүжгэн дурж тэд бүжиглэв. Кордилиягийн нагц эгч Алисия тэр үдшилтэд Кордилияг ирсэн эсхийг шалгахаар ирсэн байдаг. Харин нэгч Меган Грейст Алисия эгчийн талаар мэдээлэл өгч тэд уулзав. Дараагийн хэсэгт манай гурав далайн хэрэгт биеэ шарж хөвтөх бөгөөд Эмма Мэг хоёр хоорондоо муудалцаж Мэг тэднийг орхин явах үедээ Райли залуутай таарав. Тэд хоорондоо ярилцах зуураа хамтдаа хэсэг аялахаар шийднэ. Тео Грейс хоёр Теогийн байшинд ирж морин поло тоглохоор болов. Кордилия морин поло маш сайн тоглодог юм байна. Харин Грейс хэрхэн тоглохоо мэдэхгүй тоглоом эхлэх үед эсрэг зүг рүү давхиж орхидгоо. Үүнийг харсан Алисия ихт сэжиглэн жинхэнэ Кордилиягийн утас руу залгахад тэр утсаа авснаар Грейсийг хуурамч гэдгийг олж мэднэ. Грейсийг мориноос буух үед нагц Алисия ихч ирж "Чиний одоо морины нэр хэн байлаа?" гэсэн асуулт асуув. Грейс сандарч ерөөхдөө баригдана. Гэхдээ Кордилиягийн өмнөөс хийх ёстой зүйлийг нь хийнэ гэж хэлээд эгч нь ерөөхдөө түүн өөрийнхөө оронд өөр хүн явуулж гэж ойлгоод
хинч мэдхэсгүйг сануулна. Эмма ханхүү Донтой болзоонд явахдаа Корделиягийн үнэтэй зүйлтийн зүгээд явдаг. Тэгээд зам дээр Эмма Мэг хоёр болзоод залуустайгаа таарна. Хоорондоо муудсандаа уушлалт гуйж учраа ололцох хоорондоо Мэг Эммагийн зүйлтийг харж яг одоо тайлхыг шаардан аваад Райлигийн цүнхэнд хийчихдэг. Энэ үеэр Грейс хоёрч болзон гайхалтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлнэ. Энэ үеэр бие биедээ юу мэдэрч байгаа илэрхийлж ерөөхдөө жанжан болж. Овен манай гурвын зурагтай сонин олсноор тэднийг Монте-Карлод байгааг олж мэднэ. За тэгээд залуу маань үнэн чарийнхаа төлөө Монте-Карлог зорно. Райли Мегийг зочид буудлынхын нүүдэнд буулгаад түүнтэй хамт дэлхийг дойрох аялалд хамт явахыг хүсдэг. Мэг эргэлзэж буудлал руу орно. Тэр гурав зочид буудлын өрөөнд уулзахад Грейс зүйлд хаана байгааг асуух бөгөөд Мэг тэр зүйлдийг Райлигийн цүнхэнд хийснээс санан араас нь цонхоор гарсан ч тэр харагдсангүй. Өдрийн галт тэргээр Итали явна гэснийг санаж зүйлтэй болохоор бүсгүйчүүд сандарч байх зуур чихэн Корделио машинаас буун буудлал руу орж байхыг тэд харваа. Буудлал доторх эд зүйлсийг цэцэлж маш их сандарч байх зуур Корделио Теотэй таарах үед Тео Корделиог үнсэж орхидог. Бүсгүй түүнийг алгадаж орхиод цахилгаан шатанд сууна. Энэ залуу хүрх их гайхаж байгаа нь ойлгомжтой. Нөгөө гурван маань гадаах балкон дээр нуугдаж зогсно. Тэр зураа цонх дамжин гарч чадна. Гараад галт тэрэгний буудлын дээр ирсэн боловч аль хэдийн хөдөлсөн байлаа. Манай гурав Корделиод үннээ хэлж уучлалт гуйхаар зочид буудлал руу буцахаар шийдэв. Корделио алим авч идэх үедээ муудсан алимыг хаяхдаа манай гурвын зурагтай сонин олж хараад шоконд орлоо хөргий. Гэхдээ аргагүй штэ, өөрийнх нь байхгүй ах чи өөр хүмүүс өөртөө нэжлэх хүн зурган дээр гарсан бахаа те. Зурган дээр өмсөн байгаа зүйлтэй хайгаад олоогүй тул маш их уурлана. Райли цүнхэнд байгаа зүйлтийг олоод явалгүй буцаад зочид буудалд ирсэн байв. Тэр үеэр Корделио буудлын ажилтан руу залгаж өрөөнд минь хулгай гарсан байна. Цагдаа дууд хэмээрнэ. За тэгээ буудлын хүлээ авагч маань Корделиотой уцаар ирж байгаа хоорондоо Райлиг тоодгүй. Райлиг тоохгүй байсан тул тэр маань цахилгаан шатанд сууж дээшээ гарна. Манай гурван бүсгүй орж ирэхэд ресепшн. Уучлаарай, та нарын зүйл алга болсон хэвээрээ юу гэж асуухт нь тэд үгүй гэж хашгиралдан яваад өгнө. За тэгээ энэ үеэр Тео тэднийг харж зогсоод манай Грейс Теог үнсээд авнаа. Теож бүр учраа олохгүй байна. Бага хаа гэсэн. Төрөөхөн үнсгт нь алгацснаа одоо өөр үнсэд тахаар ер нь юу ч болох вэ? Тэ гурван бүсгүй талгаанчдаар өцөд гарч ирэх үед Райли яг хаалга товших гэж байлаа. Мэг талархснаа илэрхийлээд амжина. Өмнөх хэд маань учраа олоогүй байтал Овен ороод ирж байгаа. Араас нь цагдаач ороод. Гурван бүсгүй маань чадлаараа тайлбарлан гуйсан ч Корделио маань огт талгаасангүй. Ойлголцож амжаагүй байхад цагдаа нар ирэхэд нөгөө гурван маань Корделиог нөгөө өрөөнд оруулж Грейс түүний оронд гарч ирээд бүх юм зүгээрээ гэж цагдаа нарыг явуулна. Оронд нь олон хоног жаргаж байснаа хөрхийг күлж тавиад амд нь алим чигч орхино. Арай л муухай юм. Овен нэрж Эмматай уулзан уучлалт гуйн чи миний цор ганц хайр гих мэтчлэн уянгалнаа. Манай хоёрыг уянгалж байтал Корделио өөрийгөө суллаад дуудлага худалдаа руу гүйн. Грейс үрхий баригдаад айд сандран л зогсно. Мэг түүнийг бүх зүйл зүгээр болно гэж тайвшруулнаа. Грейс бүх хүнд би жинхэнэ Корделио биш ээ гэж үннээ хэлж авах үед Корделио ирж би жинхэнэ нэ гэж хэлнэ. Тэр миний хүзүүний зүйлтийг хулгайлсан гэв. Энэ бүх зүйлийн голд Тео дахиад л шок. За нөгөө хайрт олсон эмэгтэй нь хоёр болоод үрж байгаараа тэрлээ. Ер нь тэгээд худлаа хийсэн бүхэнд нь гомдоод гараад явчихнаа. Алисия ихч орж ирж зүйлтийг 6 сая еврогоор авахар болно. Цагдаад Корделио маань тэднийг барь гэхэд түүнийг тоосонгүй. За тэгээд Мэг Райли хоёр маань аялалдаа гарч
Эмма Овен хоёр мань хоттоо буцан очиж амьдралаа эхлүүлж байхад манай Грейс ганцаараа гунигтай буцнаа. Грейс нэгэн сургуульд сайн дурын ажил хийж байх бөгөөд мэйл хүрэхээр шуудан руу гарна. Энэ үеэр театр сургууль дээр явж таарна. Ингээд Грейсийг цонхоор гараад гүйж гараад араас нь шүгэлдээд тэд уулзаж гар барьснаар кинод уснаа.